Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. Өөрийгөө хөгжүүлэхийг зорддог хэн бүхэнд шин санаа хэрэгтэй мэдээлэл хуваалцах зорилготой Idea Plus подкастын ээлж дугаар эхэлж байна. Манай энэ удаагийн дугаарт олон улсын зэрэгтэй мэргэшсэн коуч, сэтгэл засалч Болормоо Канадын Торонто хотоос холбогдоод байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Юуны төрөнд бас бидэнд цагаа гаргаж яваад сонсогчдынхаа өмнөөс талархлаа илэрхийлж байна. Баярлалаа ах хоёр. Idea Plus подкастаа оролцож байгаад тун баяртай. За би танд юуны төрөнд бас олон улсын зэрэгтэй мэргэшсэн коуч, сэтгэл засалч тэгээд бас Канадад өөрөө амьдардаг. За миний ойлгож байгаагаар бол Канадуудад бас ингээд коучинг үйлчлэгээ үзүүлдэг гэдэг утгаараа таны карьерийн түүх надад маш сонирхолтой санагдлаа л та. Та өдөө хүртэл бас ямар боловсрол эзэмшээд ямар ажлууд хийж яваа, карьерийнхаа түүхийг манай сонсогчдод товчхон танилцуулахгүй юу? Маш их баярлалаа. Эргээд амьдралаа дүгнэх боломж олдож байгаа юм шиг санагдлаа. Тэгэхээр карьерийн гараа маань карьер гэдэг ихлээр анх оюутлах компаниас эхэлж байсан. Тэгээ тэрнээс өмнө бодох юм бол би оюутан байхдаа ном орчуулдаг байсан. Тэгээд нэгдүгээр курстэй анх англи хэлээр үсэн сайн мэдэхгүй. Англи хэлний ангид орсон чинь манай ангийн хүүхдүүд мундаг ингээд англиар өөрийгөө танилцуулж байгаа байхгүй. Тэгээ би өөрийгөө англи хэлтэй гэж бодсон чинь өөрийгөө танилцуулах чадамжгүй байгаа тэнд ойлгосон. Тэгээд бүтэн жилийн туршид англи хэлээ үзээд өдөр шөнөгүй номын суудаг байлаа л та. Тэгээ жилийн дараа Америк захиралтай зурчны байгууллагт очиж ярьцлага өгөөд 6 хүүхэдтэй өрсөлдөөд ажилд орсон байдیں۔ Тэгээд бүтэн 2 жил төгсөн өсөлтөө 2 дугаар курсынхаа их үеэс 4 дугаар курс төгсөн өсөлтөө ажиллаж байсан. Тэгээд дараа нь оюутлага компанид ажилласан. Оюутлага компанид ажиллаж агаад 4 удаа позишнээс олж байсан. Эхлээд нэлээд нийтдээ гадаа ингээд аюулгүй ажиллагаа хянаа зогсож идэг офицераар ажиллаж байсан. Одоо уурхаан бүр сайт дээр гэсэн үг үү? Тий, уурхаан сайт руу явж ажиллаж байсан гэсэн. Анх удаа чинь очихдоо бараг 68 хоногор очиод бараг дэмирээд тэгээд гэртээ ирч нэг 14 хоног амраад тэгээд дараа нь нэг хэсэг тухайн үед дөнгөж сайт эхэлжсэн учраас нэлээд урт удаан хугацаагаар явуулдаг байсан л да. Ажил олгогч компани дээр за чи хөдөө явж ажиллана штэ гэд. Тэгэхээр яана би одоо хөдөө явах чадах болов гэд хэлсэн чинь тооны машин дээр ингээд миний цалинг бодож өгөөд харуулдаг байхгүй юу. Тэгээд тухайн дөнгөж төгссөн болохоор цалинаад миний хувьд маш чухал. Тэгээд яваа гэн. Тэгээд бүтэн 4 жил сайт дээр ажилласан байдیں۔ Ажлын явцдаа 4 удаа албан тушаалаас олж байсан тий. Дандаа дэвшээ явцсан уу? Тий, яг дандаа ахиулж байсан. Ахиулж байхдаа хамгийн эхлээд ахиулж байсан түүх нь инээдтэй. Гадаа ажилладаг байсан чи би ерөөс дотор ажилладаг болохгүй нэ. Ингээд том сейфти готалтай, том юм күртгтэй тий. Тэгээ гадаа ингээд барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийг хараа зогсож байгаа байхгүй юу. Тэгээ найзтайгаа хоёлаа манай найзаас дөнгөж төгссөн оюутан охин байсан. Тэгээ хоёлаа одоо яаж иж байгаа дотор ажилладаг болъё гэд. Тэгээ цааны цагийн өмнө 11-ийн цагт хоёлаа цуглаад за яаж хоёлаа албан тушаалаас солих уу? Дотор л ажилладаг болъё гэд 6 сарын туршид хоёлаа хоорондоо хэлэлцэж агаад албан тушаалаас солиод тэгээд тэрнээс дэше ингээ явсан байдیں۔ Тэгээ оюутлагад 4 жил ажилласныхаа дараа Австралийн засгийн газрын тэтгэлгээр Австрали руу баруун Австралийн их сургуульд хүний нөөцийн менежментийн чиглэлээр магистраа хамгаалсан. Буцаж ирээд хуваараа жоохон ажиллаж байгаа Тамбогд компанид ажиллаад дараа нь хуваараа консалтинг хийдэг болоод тэгээд коучинг руу ороо тэгээд ер нь Монголоос яваад Канадад нүүжсэн дээ. Таны карьер ер нь яагаад коучинг руу яваад орчоо? Таны одоо анхаарлыг татсан зүйл нь юу байв? Анх консалтинг хийж байхдаа би байгууллагын хүний нөөцийн гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлж байсан. Тэгээд хэдийгээр ингээд хүний нөөцийн систем юмыг маш сайн мэддэг боловч миний зөөлөн ур чадвараас ахуулаад нөлөөлийн чадвар, бусдыг ойлгож мэдрэх тэр манлайлалын ур чадвар татмаг байсан юм шиг байгаа. Тухайн үед яг эмэгтэйчүүдийн манлайлал ингээд хөтөлбөрт явдаг байсан ч гэсэндээ сайн тэр манлайлал гэдэг утгыг сайн ойлгоогүй. Тэгээ тэр үднээсээ тэрөө консалтинг хийж байхдаа асар их бэрхшээлтэй тулгарч байсан тийм. Нөгөө өөрчлөлтийг чинь ядчил одоо онлоор бол өөрчлөлтийг чинь 30% нь байгууллагын 30% нь эсэргүүцдэг шүү дээ. Тэгэхээр тэр эсэргүүцэж байгаа хүмүүсийн тоо нэлээ их. За тэгээд системийн амжилтаа нэвтрүүлмээр байдаг. SEO-гоос асар өндөр хариуцлага хүлээсэн байдаг. Тэгээ яаж хүмүүс нөлөөлөх үгээд би өдөр шөнөгүй хайж эрэлхий зөндөө их ном уншдаг байлаа. Тэгээ нэг өдөр хайж явж агаад коучинг гэдэг утгыг олж аваад за тэгээд судлаад үзсэн чинь энэстэй коучинг гэдэг утгыг л энэ ур чадварыг л эзэмшчих юм бол ер нь хүмүүст их сайн нөлөөлж юмаа ойлгуулд юм байна гэд. Тэгээд анх судалж агаад
Америк руу Center for Executive Coaching гээд байгууллагаас коучинг сургалтаа авч исэн Монгол ахтай эхлүүлж исэн гэх юм уу. Тэгээд консалтингаас коучинг болно гэдэг асар хэцүү. Одоо нөгөө консалтинг хүн бод би өөрөө эксперт аахгүй тий. Би бүх юмыг мэддэг. За миний намайг дагаараа, миний шийдлийг дагаараа, миний шийдэл бол сайн гэж ингэж ажиллаа явуулдаг төрлийн. Гэтэл коучинг чинь болохоор өөрийгөө эксперт гэж үзэх ёсгүй. Одоо анхаа битээр ярьж байлаа гэхэд анхаа битээр адил тэгш зэрэгтэй. Чи өөрөө өөрийнхөө эксперт, би зөвхөн коучинг техникийн эксперт байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө өөрийнхөө бүр сурчсан байгалийн зан шүү дээ. Тэрийг даван туулаад, бусдыг сонсоод, чамайг экспертийн хэмжээнд тавиад, чиний шийдлээр бүх юмыг явуулна гэхлээр надад бол эхний 1 жил үнэхээр хүндрэлтэй байсан. Тий. Окей. За хоёулынх нь өнөөдөр ярилцж байгаа үндсэн сэдэв маань одоо mental fitness буюу тархины фитнес гэх юм уу? Энэ бас магадгүй Монголд миний ойлгож байгаагаар бол шин тутам ойлголт байж магадгүй. За коучинг гэдэг бол манайд бас нэлээд танигдаад энэ чиглэлийн одоо танигдж байгаа хүмүүс бас нэмэгдэж байна. Та энэ ойлголтын талаар эхлээд товчхон мэдээлэхгүй юу? За mental fitness гэхлээр ерөнхийдөө л тархинаа хэрхэн эерэг тал руугаа хөгжүүлэх вэ гэсэн үг. Хүний тархинд эерэг сэтгэл хөдлөлийн төв, сөрөг сэтгэл хөдлөлийн төв гэж байгаа. Тэгээ байглаасаа хүн илүү negatively biased буюу сөрөг зүйлэл илүү холж хараад байдаг. Энэ нь байгалийн нөгөө инстинкт, амьд үлдэх инстинкттэй холбоотой. Одоо балар эртний цагт бол хаанаас бол хаанаас амьтан дайраад гараад ирэх учраас яг хаана ямар аюул байна гэл ингээл явж байгаа шүү дээ, тий. Яг тэр тарихаараа одоо орчин үеийн нийгэмд амьдраад байгаа. Гэтэл судалгаагаар бол 6 сая жилийн туршид хүний тарих 4% өөрчлөгдсөн гэж ярьдаг. Тэр балар эртний цагт байсан тарих одоо орчин үеийн нийгэмд тохирохгүй болчиход байгаа. Нэг талаараа явсан юм блэ гараад бид нар ажиллаа хийгээд явахдаа хаана юу байна болохгүй байна тэр болгоныг ингээд анзаараад тэгээ тэрнээсээ болоод асар их тийм хэрэггүй хоосон стресс, бухимдал, дэмий зүйлийг бий болгоод тэрнээсээ болоод бүх эрч хүчээ алдаад ингээд бид нар гацаанд ороод байгаа. Тэгэхээр тархины фитнес гэдэг нь энэ байгалийн амьд үлдэх инстинкттэй холбоотой өгдлийг хэрхэн даван туулаад өөрийнхөө буддаалаг тэр эерэг сэтгэл хөдлөлийн төвийг хэрхэн идэвхжүүлэх вэ гэдэг ухаан цаана. Задлаад асууя л да. За одоо өдөр тутмын жишээн дээр Улаанбаатар хотод бол өнөөдөр хөл хорионы өмнөх өдөр гээд маш их төвжирэлтэй гадуур бол хүмүүс баг явган хүн машинтай хүнээс илүү хурдан байлаа л да. За өнөөдөр чинь 4-р сарын 9-ний өдөр энэ подкаст бичиж байгаа өдөр бол жишээ харагдаж байна л да. За тэгвэл ер нь тархины фитнес гэдэг ойлголтыг одоо илүү ингээд техник аргачлал талаас нь аваад үзэх юм бол яаж илүү тэр байглаас өгөгдсөн сөрөг өгдлүүд аваад эерэг тал руугаа бодож бас илүү бүтээмжтэй байх вэ гэдэг дээр та техник аргачлал талаас нь манай сонсогчдод мэдээлэхгүй юу? Болдгоо яг хав би техник аргачлал гэдгийг орхосоо өмнө цаал шалтгаан болон хэсэг ярих гэж бодлоо. Бидний тарих яагаад илүү сөрөг тал руугаа хөгжөөд илүү их ингээд амьдрал тохиолдож байгаа бэрхшээл болгоныг хит их ингээд хүн дээр хүлээж авах стресстэй бухимдаа цаашлаатай мэдрэлийн ядаргааныг ороод байна гэхлээр энэ нэг талаараа дахиад түрүүний хэлсэнчлэн амьд үлдэх инстинкттэй холбоотой. За амьд үлдэх инстинкт ялангуяа хүүхэд байх үед буюу бусдаас бүрэн хамааралтай үед бүр их юм хүчтэй байдаг. Хүүхэд бол хамгийн удаан боождог бараг үрдэл байгаа шүү дээ. Бусдаас бүрэн хамааралтай. За тэгээд хүнд биеийн хэрэгцээнээс гадна хоёр чухал хэрэгцээ байдаг гэж доктор Габор Мата ярьдаг. Эхнийх нь болохоор attachment буюу яг аав ээжтэйгээ чин сэтгэлээсээ зүрхнээсээ ингэж холбогдох. Ингээд итгэлцлийн харилцаа бий болгох. Тэгэхээр аав ээж намайг ямар ч үед юу ч тохиолдсон намайг хаяад явахгүй дээ намайг хайрласаар байна да гэдэг тэр холбоосыг бий болгох. Яг ээж хүүхдээ хөхүүлж явахдаа тэр холбоосыг бий болгож яадаг тийм. За хоёр дахь хэрэгцээ нь болохоор яг өөрийнхөө байх хэрэгцээ гэж байна. Тэгээ эхний хэрэгцээ хангадаагүй тохиолдолд хоёр дахь хэрэгцээгээ хангаж чадахгүй би өөрийнхөө байж чадахгүй болж байгаа. За тэгээ өөрийнхөө байж чадахгүй хоёр дахь хэрэгцээ эхний хэрэгцээ ч хангахгүй болохоор ерөөсөө л би ингээд аюултай орчинд амьдарч байгаа би амьд үлдэж чадахгүй юм байна. Би одоо яана гэдэг тэр бодол ухамсаргүйгээр хүүхдийн тархинд орж ирнэ. Хүүхдийн 6 нас хүртэлх амьдрал бидний 6 нас хүртэх амьдрал далд ухамсар одоо unconscious тий unconscious буюу далд ухамсарын ингээ бичигдээд явж байдаг. Яг юу болж байгааг нэг сайн санахгүй ингээд бүдэг бадаг санаад байдаг шүү дээ. Тэгээд энэ хоёр хэрэгцээ нь хангахгүй болохоор аюул өртсөн мэдрэмж төрөнгүүд яадаг вэ гэхлээр survival буюу амьд үлдэх инстинкттэй хөтлөгдөж эхэлнэ. За ингээд миний орчинд ээж аав муудалцсангууд миний буруу юм байна. За орчинд нь аюултай зүйл тохиолдох юм бол миний буруу юм байна гэд бодох нь шүү дээ.
Тэгээд ууг нь бол хүүхэд ингээд тэр негатив буюу сөрөг талын сэтгэл хөдлөлийн тарих ба эерэг сэтгэл хөдлөлийн тарих аль ингээд баланстай төрдөг, баланстай байдаг. Эерэг байж чаддаг, маш гоё зүрх сэтгэлээсээ инээж хөвгчлөлтэй байж чаддаг. Тэгээд өөр бухимдлаачтай ингээд илэрхийлж чаддаг, тий? Хэрэгцээг илэрхийлж чаддаг. Тийм байдаг. Миний эрсдэлтэй маань гэдэг тэр мэдрэмж тохионуудыг гэр бүлээсээ, орчноосоо, ээж аваасаа аваад эхлэнгүүд сөрөг сэтгэл хөдлөлийн тал нь хит хөгжчихнө шүү дээ. Тэгээд зөвхөн бодолдоо оюун санаандаа итгэдэг болдог. Зүрх сэтгэл нь ингээд хаагддаг. Өөрөөр хэлэх юм бол магадгүй ээж аав нь маргаантай гэр бүлийн орчин сөрөг хандлагад хамгаалсан ч байт юм уу. Тийм болох бол одоо бид нар шууд хүүхдийнхаа тархинд нөлөөлөд эхлэх нь шүү дээ, сэтгэж байгаа байдал дээр. Тэгэлгүй яах вэ? Яг тэгж байгаа. Тэгээд одоо өглөө босч ирлээ. За хүүхдийнхаа тархийг буруу дэшин хөгжүүлнэ. Одоо хүүхдийнхаа ирээдүг болно гэж бодож босч ирдэг аав ээж байхгүй шүү дээ. Тэгэхээр амьдрал тохиолдсон таагүй бүхий л үйл явдлуудыг хүүхдүүд шууд өөр дээрээ тусгаж авдаг. Миний аав ээж бол төвс гэж боддог. Хэрэг дахиад л аав ээж төвс бишээ гэж бодчих юм бол яг хаа. Дахиад нөгөө амьд үлдэх шанс нь одоо буурах нь шүү дээ. Тийм учраас аав ээж төвс гэж боддог. Амьдрал тохиолдсон бүх зүйлийг миний буруу юм байна. Миний буруу юм байна. За чи яд машин барьж явж байгаад бухимдлаа гэж бодъё л да. Тэ бусаж жолооч нарт. Тэ хүүхд чи хажууч нь сууж ийн гэж бодъё. Тэнгүүд чи бухимдлаа илэрхийлэнгүүд аав нөгөө жолооч нарт ууралж байгаа биш юм байна. Надад ууралж байгаа. Би энд аавыгаа тайвшруулах чадамжгүй байгаад байгаа учраас тэгээ миний аав надад ингээд уурлаад бухимдаад байна. Би юу хийх вэ гэж ингээд бодох нь шүү дээ. Тэгэд энээсээ болоод дандаа миний буруу гэдэг бодлуудыг багасаа авч эхэлнэ. Ингээд энэ бодлууд нь автомат болчихж байгаа. Тэгээ том болохдоо яг хуу миний буруу гэж бүх юмд өөрийгөө буруутгахсаар байгаад буруутгаад ингээд яхахлаар өөрийгөө доош нь дараад ахна шүү дээ. Тэнгүүд асар хэцүү би хинч биш гэдэг бодолтой амьдрах хэцүү учраас өөрийгөө буруутгасан шүүмжилсэн тэр бодол нь одоо бусад руу чиглэж эхэлнэ. Бусад руу буюу бусдыг буруутгаж бусдыг доош нь хийж эхэлнэ шүү дээ. Тэгээд дараагийн нэг илрэл нь болохоор орчноо нөхцөл байдлыг буруутгаж эхэлнэ. Энэ засгийн газраас боллоо. Энэ дөрмийн барьдаггүй жолоочноос боллоо. Энэс боллоо гэдэг ингээд хүний тархинд багаас нь яг нь шүүмжлэгч өөрийгөө буруутгасан бодолтойгоор холбоотойгоор жааж буюу шүүмжлэгч ингээд тархин дээр нь асар хүчтэй ингээд бий болчдөг. Амьдралыг нь баран ингээд удирдах байдаг байна шүү дээ. Автоматар удирдах байгаа. Энэ автоматар удирдах байгаа шүүгч нь нэгдүгээрт өөрийг нь зэмлэж буруутгах нь. Алдаа гарангуй чи алдчихлаа шүү дээ. Чи ямар тэнэг юм бэ? Чи өстө болохгүй байна. Чи өстө азгүй амтан ингээл янз янзаар ингээл автомат бодлоод орж ирүүлэх нь. Хоёр дахь нь болохоор бусдыг шүүмжилж эхэлнэ. Хараал те. Энэ царай мотой байна. Одоо ингээл гудамжаар алхачаал энэ царай мотой нь хувцсан нэгчиж ингэчиж гэл ингээл шүүмжлээд дээ штэ те. Автоматар анзаарахгүйгээр. Тэр чин таны доторх шүүмжлэгч гэсэндээ асар хүчтэй байна л гэсэн үг. Тэгээ гурав дахь нь болохоор орчин нөхцөл бүх юмаа яг нь шүүмжилж буруутгаж эхэлж байгаа. Ингээд шүүмжлэл буруутгалын хэсэг нь буюу тэр хийсвэрээр дотоод шүүмжлэгч нь томоос тод ингээд хөгжчихөөрөө хүн зөвхөн болохгүй зүйлээ олж хараад байдаг болчихж байгаа. Тэгээ болохгүй зүйлээ олж хараад байгаа учраас эргэн тойронд нь байгаа боломж сайн сайхан зүйлсүүдийг бүгдийг алдаад дээрээс нь зүрх сэтгэл нь хаалттай болоод бурханлаг одоо буддаалыг тарих те эрэг сэтгэл хөдлөлийн тархин ингээд хөгжлөн бүр ингээд сулраад те тэгээд хичнээн эрэг бай гэж хичээгээд чадахгүй болчиход байгаа юм. Тэгээ эрэг бай гэдэг хүмүүс хэлээд байдаг. Гэтэл чадахгүй байгаад шүү дээ. Яаж гэд. Тэгэхээр бид яаж гэдэг чиний асуулт руу одоо би орох гэж байна. За энэ маань болохоор чи төвжрээд ингээ явж илаа гэж бодъё. Тэнгүүд тархиныхаа эхлээд хамгийн түрүүнд анзаарч сарна. Би ч бухимдсан байна штэ. Би ууралцсан байна штэ. Ингэж бодоод байгаа юм байна штэ гэдэг анзаарах чадамжаа эхлээд хөгжүүлнэ. Тэгээ анзаарчингуудаа 5 метр хүүрүүгээ анхаарлаа хандуулна. Бодол руугаа биш байна штэ. За одоо би яг машин дээрх өрүүлээ бариа явж хагаад миний гарч юу мэдрэгдэж байна те. Миний өрүүл дулаан байна уу? Биний гар хөлөрцөн байна уу гэл. За миний амьсгал хамраар гарч байгаа амьсгалын агаар ямар байна гэд ингээд өдөрт 100 удаа ийм юмыг хийж 100 удаа ингэж 5 метр хүүрээгээ анхаарлаа богино хугацаанд баг хандуулж яж ингээд чиний эрэг сэтгэл хөдлөлийн тарих булчин нь хөгжөөд удаан жимд явуулны гой булчинлаг болно да тий. Яг тэр шиг ингэж гой булчинлаг болж хөгжих нь. Тэгээд автоматар хичээхгүйгээр эрэг талын сэтгэл хөдлөлийн тархичаа ажиллаад сайхан ич хүчтэй байгаад боломжийг олж хараад урагшлах нь. Тэгэхээр 5 метр хүрээгүй одоо ингэж жоохон фокуслож буюу анхаарад нөгөө нэг энэ хооронд нөгөө нэг сөрөг сэтгэл хөдлөл төрөний яриад байдаг зүйлүүдээс
анхаарал холддог гэсэн үг үү те. Тийм. Тархины замл яг ингээд тархи судлалын MRI scan гэдэг чинь тархины энэ сканер ингээд хараад үзэх юм бол 5 м хүрөөгөө ингээд анхаарлаа хандуулад 5 м хүрээ анхаарлаа хандуулна гэдэг чинь яг л тэр бяцлаглалын mindfulness тасгалтай утга нэг гэхдээ богино хугацаагаар ингээд давтамжтайгаар хийгээд байх нь шүү дээ. Ингээд давтамжтайгаар хийнгүүд одоо цагтаа төвлөрчихөж байгаа. Нөгөө өнгөрст хоол байгаа өнгөрсөн ирээдүйн санаа зовлт өнгөрсөн лүгээ ингээд оюун тархинд оюун бодолдоо захирагдаад ингээд гүгээд авахгүй нь шүү дээ. Тэгээ яг одоо цагтаа байх нь. Тэгээ одоо цагтаа байгаа тохиолдолд ингээд тэр сканер ингээд харах юм бол эрэг сэтгэл хөдлөлийн тархи нь илүү идэвхжээ. Тэр нейронуудын замнал нь тий тархины замнал нь илүү идэвхжээд байд юм. Тэгэхээр олон жилийн туршид нэг талаараа эрэг сөрөг сэтгэл хөдлөлийнхаа замналуудыг нейронуудын замналуудыг хөгжүүлээд хатуу болгоцсон бол тэр хэмжээгээрээ тархины дасгал хийжээж эрэг сэтгэл хөдлөлийн төвөө хүчтэй болгоно. Окей, бид нар mindfulness бясалгал гэдэг талаар гавж нямсан буугаатай өмнө яг ярилцж ирсэн юм байна. Энэ талаар бүр яг бясалгалаач гэсэн хийж үзүүлсэн подкастын үеэр. Та харилцагчтайгаа одоо яг энэ чиглэлээр ажилласан кейс байвал ярихгүй юу? Канадууд магадгүй те. Энэ дээр ингээд ямар асуудалтай болцсон үйлчлүүлэгч байсныг ийм аргачлалаар ийм үр дүнд хүргэсээ ингээд та жишээ хуваалцах болох уу? Болгүй яах вэ? Миний хувьд болохоор ихэнхдээ би Америкаас үйлчлүүлэгч хүлээж авдаг. Bedrock гэдэг компанид коучер ажилладаг. Fortune 1000 компани ажилладаг хүмүүс илүү төлхөө орж ирдэг гэхүү дээ. За жишээлбэл би компаниудын нэрийг дурдаж болохгүй учраас яг бидний мэддэг л одоо жишээлбэл ингээл Facebook, Lego гэх те Google гэх хэмжлэн компани хүмүүс байдаг. Тэр хүмүүст жишээлбэл тохиолддог хамгийн түгээмэл асуудал юу вэ гэхлээр тайван байж чадахгүй болсон байдаг. Стрессцэн, бухимдсан. Яг л нөгөө нэг мэдрэлийн ядаргаанд ороход бэлэн байгаад байдаг. Харахад ингээл гайхалтай амжилттай сайхан яваад байгаа боловч яг үнэндээ тэр нөгөө тийм шуурганд өртчихэд байгаа байхгүй. Амжилт бол бүх зүйл юм аа гэдэг тийм шуурганд өртөөд тэрнээсээ гарч чадахгүй байгаад байдаг. Тэгээ над дээр орж ирээд ажиллаж байгаа хүмүүст бол би хамгийн түрүүнд эхлээ сонсоод ярилцаад яг энэ толгооноос яах вэ гэж боддог оюун санаа тархинасаа гараад одоо цагтаа төвлөрөөд тэгээд илүү яах вэ гэхээр тайвшрах тэр дасгалуудыг илүү хийлгэдэг гэх юм уу та. Жишээлбэл би уулзалтаа эхлэхээс өмнө за энэ уулзалтаас чи өнөөдөр юуг олж авахыг хүсэж байна? Юу ярилцмаар байна гэж асуухаасаа би өмнө яах вэ гэхээр өөрийнхөө биеийг тайвшруулах тэр дасгалыг хийлгэдэг. Одоо саяны тархийн дасгалжуулах дасгалууд байх нь шүү дээ. Тэгэхгүй болохоор юу болдог вэ гэхлээр нөгөө хурлын өрөөнд болж исэн асар стресстэй бухимдалтайгаа уулзалтанд ороод ирдэг. Коучинг уулзалтанд ороод ирдэг. Тэгэнгүүтээ тэр мэдрэмж нь одоо хүртэл ингээд би дээр нь байгаад байгаа учраас зэгцтэй сэтгэж чадахгүй, эрүүл сэтгэж чадахгүй, өнгөрсөндөө хөтлөгдөж яваад байхгүй. Надтай ярилцж байгаа хэрнээ хурлын өрөөнд юу болсон бэ гэдгийг толгойд нэг эргэлдсэн явж байдаг. Joe Dispenza-гийн нэг хэлсэн үг байдаг л да. Сэтгэл хөдлөл бол өнгөрсний мэдээлэлээ гэдэг. Тэгэхээр хүчтэй сөрөг сэтгэл хөдлөл ингээд өртөөд л байгаа л та өнгөрсөндөө автчаад яваад байна гэсэн үг. Тэгэхээр нэг талаараа бидээр чинь сэтгэл хөдлөл чинь бидээр чинь илэрдэг. Бидний бодсон бодол хэлсэн үг болгон бидээр ингээд реакц үзэгч байдаг. Тэгээд сэтгэл хөдлөл бол өнгөрсний мэдээлэл юм бол би ингээд сэтгэл хөдлөлд автахаар яг надад ингээд бидээр таагүй мэдрэмж төрдөг штэ тий. Хэрэв анзаараа сурчвал. Тэгээд би тархины дасгалжуулалтынхаа дасгалуудыг хийлгээд биеийг нь өнгөрснөөс нь биеийг нь тайвшруулж байгаа. Тэгээ биеийг нь тайвшруулчаар тэр хүн сэтгэл хөдлөлөөсөө чөлөөлөгдөд нэг талаараа өнгөрснөөсөө чөлөөлөгдөж байгаа. Тэгээ дараа нь ирээдүйн тухай, одоо цагийн тухай би яах вэ гэдэг тухайгаа зэгцтэй бодох боломж нь бүрдэж эхэлдэг. Тэгснээс шууд орж ирэнгүүт нь жишээлбэл за чи өнөөдөр уулзлаас юу авмаар байна гэл тэнгууд нөгөө нэг эгодоо хөтлөгдсөн, нөгөө нэг өнгөрсөндөө хөтлөгдсөн байдлаар л ингээд шийдэл гараад нэг юм vicious circle буюу мөхлийн тойрогтол ингээд ороод авах нь шүү дээ. Нэг ямаа л давтаал эргэлдээд байна гэсэн. Бухимдаал эргэлдээд байна. Жишээлбэл ихэнх үйлчлүүлэгчтэйг бол тэгж ажилладаг гэсэн. Хоёрт нь болохоор би хувийн үйлчлүүлэгчтэйгээ яг гоо компани ажиллаж байгаа тохиолдолд тэдний протоколыг маш их дагдаг учраас жишээлбэл би сэтгэл заслихаа аргуудыг сайн хэрэгж болохгүй зөвхөн коучингээр хязгаарлагдана. Тийм учраас илүү нарийн аргуудад уршдаг. Би хувийн үйлчлүүлэгчдэрээ бол жинхэнэ тэр асуудлынх нь одоо хүмүүс ихэнхдээ зөвхөн ном уншаал ингээл зөвхөн одоо тийм сургалтын суугаал ингээл яваад байвал хөгжөөд байна гэж бодоод байдаг. Энэ бол зүгээр л өнгөц төдийн өөрчлөлтүүд дээр л ажиллаж байгаа. Тийм учраас та жоохон явж байгаад унчаад байгаа. Би бол суурь шалтгаан дээр нь ажиллах дуртай. Бүр үндсэн шалтгаан дээр нь. Анх та өөрийгөө хязгаарлах тэр ихтгэл үнэмшлүүдийг
хизээ анх бий болгож эхэлсэн бэ. Энэ бол ихтгэл өмчлүүд 8 наснаас өмнө бий болсон гэж үздэг. За би одоо яг өөрийнхөө сэтгэл заслын гол утгуудаас ярьж эхэлж байна. 8 наснаас өмнө хүүхэд өөрийгөө хязгаарлах ихтгэл өмчлөө бий болгочдөг буюу нөгөө тархиа сүрэг сэтгэл хөдлөлийнхөө тархиндаа сүрэг сэтгэл хөдлөлийн нейронуудын холбоосоо хит хүчтэй болгоод би бол муухан, би болохгүй хүүхэд гэдэг ийм би хичээх ёстой, би сайн байх ёстой, тэгэхгүй бол ёстой болохгүй мэн гэдэг тийм ихтгэл үнэмшлүүдийг толгойдоо бий болгочих нь шүү дээ. Тэгээд одоогийн амьдрал дээр нь одоо ингээд дийлдэшгүй хүчтэй сэтгэл хөдлөл болгоод ингээд бий болоод гарч ирээд байдаг. Тэгээд тийм учраас би суур шалтгаан руу ажилладаг байна. Хүүхэд за тэгээ авах хэвээр хайр халамж авч чадаагүй. За магадгүй зүгээр л нийгмийн нөлөөллөөр тий. Гараал би сургууль орсон чинь хүүхдтэй харьцуулагдаад багш надад муу байна, сайн байна гэж хэлээл заримдаа би муу аваад ингээд альсгүй би ингээд энэ хүүхдүүд ганган энэ хүүхдүүд юу гэж байн харьцуулагдчихэдэг шүү дээ. Бид нар ухамсгүйгээр харьцуулагдчихэдэг. Тэгээд ингээд өөрийнхөөрөө байж болохгүй мэн би дандаа харьцуулагдж байгаа юм байна гэдэг нэг хоёр дахь хэрэгцээ байгаа шүү дээ. Authenticity гэдэг. Тэр мэдрэмжийг авчхаараа ер нь багасаа хүмүүс 4-4-т тоглоод эхэлж байгаа. За энийг би Marisa Peer-ээс сурсан. 4-4-т тоглоод тэгээ энийгээ бид нар одоо эго гэдэр яриад эго гэдэр ойлгоод байгаа шүү дээ. Тэр энэ 4-4-д нь юу байдаг вэ гэхлээр эго гэхлээр бид нар хэд амжилттай яваа хүмүүсийг гэж хүмүүс юм байна гэж бодсон үгүй цаанаа 4-4 байгаа. Хамгийн нэгдүгürt нь бол би хамгийн ухаалганд байх хэрэгтэй, хамгийн шилдэг байх хэрэгтэй. Тэгжээж би өөрийнхөөрөө байж, тэгжээж би хүлээмжшөрөгдөх юм байна. Тэгжээж би бүхний анхаарал байх юм байна. Тэгжээж би анхаарал халамж авах юм байна гэж байгаа. Тэгээд тийм учраас бүх зүйлээ залааслаад би бүх хамгийн мундаг сургуульд яваад хамгийн мундаг компаниудад ороод хамгийн мундаг юм хийн. Тэгэхгүй бол миний амьдрал будаа гэж бодох нь ш. Тэгээд нэг талаараа өөрийнхөө үн цэнийг би хинбэ гэдгийг гадаад тэр нөгөө хүчин зүйлсүүдээр амжилт дээрээ холбоо бий болгочихж байгаа. Тэгээд тэр компанид нураад шалгалтаа өгсөн, шалгалтандаа унаад ингээд явхлаараа уналт нь тэр чигээр орчих гээд байдаг. Тэгээд дандаа ингэж ганхаж явж идэг. Дандаа ингэж тий шууд шин чанаруудтай төвлөрч чинь гэсэн үг тий шин чанаруудтай төвлөрч чинь гэсэн. Гадаад хүчин зүйл статус ч юм уу тий. Тэгээд бүх одоо тийм ч учраас Монголд бүх зүйлээ зайлааслаад имиж төлөө хамаагүй статусын төлөө хөөцөлтөөд тий гой ганган байхын төлөө хөөцөлтөд ингэж яваад байгаа чинь тэр цаанаа бас яах нь амьд үлдэхин стейктэй л холбоотой байх нь. Хайрлах гэдэг байгаа хүлээмжшөрөгдөх байгаа нөгөө хүний мөн чанар байх нь шүү дээ. За хоёр дахь дүр нь болохоор caring буюу одоо Монголд бас маш их түгэл. Би нэг Монголд одоо би хоёр дахь том дүр гэж боддог. Дандаа бусдыг халамжлагч. Өөрийгөө умартаад бусад бүх хүмүүс бүхнийг хийж өгнө. Тэгээд бүх хүн сайн гэж харагдана. Таалагдахыг хичээнэ. Дандаа туслана. Тэгээд гэхдээ өөрийгөө гаргуунд нь хайцсан байдаг. Би бол үн цэнийг хүн. Гэхдээ би энэ хүмүүст ингээд тусалчих юм бол үн цэнтэй гоё намайг хайрлаад байгаа тийм. Надад баярлаа гэж хэлдэг, надад цагаа зарцуулдаг, надад сайхан ханддаг. Тийм учраас би өөрийгөө умартаад бүхэнд туслаад ингээд яваад байдаг. Тэгэл бүх хүмүүсийн асуудлыг шийдэж өгөөл хаана намайг дуудан тэр болгонд нь очиод уулзаал бүх юмаа залууслал өгөөд ахна штэ. Гэтэл өөртөө хоосон. Тэгээ өөртөө хоосон учраас дотроо маш их ингээд бухимдсан явж идэг. Hurt одоо resentment буюу гомдол тийчихсэн. Би ингээд бүхнээ зориулаад тахад анзаарахгүй байгаа байхгүй юу гэл. 3 дахь төр нь болохоор өвддөг. Дархлаа нь муудаад дорхноо өвдчихдөг, байсаж байгаа л өвдчихдөг. Яагаад ингэдэм бэ гэдгсэн чинь бид нар ингээд бодоод үзэх юм бол жоохон байгаад өвдчих юм бол ээж аав маш их гоё халамжлаа л тий. Хаста тэрэл гой хоол хийж өгөөд дуудуулж өгөөл ингээл бөөцөлөд байдаг штэ. Тэгэхээр өвдчих юм бол би ингээ анхаарал халамж авах юм байна гэд автомат тийм далд хумсард нь ихтгэл өмчлөл бий болоод тэгээд би нэг хайрлахгүй байгаа юм шиг, ерөөсөө болохгүй байгаа юм шиг тэр мэдрэмжүүд том болсон байна ингээд мэдрэгдэнгүүд байсаж байгаа л өвдчихдөг. Байх нь штэ тэр нь дахиад л анхаарал халамж хүсээд байгаатай холбоотой. За 4 дахь дүр нь болохоор хэцүү хүүхдийн дүр. Яагаад тийнейжрүүд буюу өсвөр насныхаа ингээд нэг битгээд асар хэцүү хүүхдийн дүр тоглоод дийлдэхгүй болоод байгаа юм. Хайрлагдахгүй байна. Та анхаарал хандуулахгүй байна гэдэг. Миний нэг өөрчлөлөгч ярьж байсан. Би өсвөр наснда ингээд ээж ингээд надтай ерөөсөө уцаар арай над руу анхаарал хандуулахгүй. Би өг нь ээжтэйгээ ярмаар ингээд ярилцмаар байдаг. Тэгэл өдөржингөө уцаар арайд хүмүүстэй яриад надад огт анхаарал хандуулдаг. Тэгээ би сүүлдээ дандаа хашгирдаг болсон байсан. Юмаа авч идээд хашгирдаг болсон байсан гэдэг. Тэгэхээр нөгөө аюулгүй гэдэг мэдрэмжийг авах гээд байгаа тэр хэрэгцээ, хайрлах хэрэгцээ, өөрийнхөө байх хэрэгцээг хангахгүй болохоор бол тэгэл энэ дөрвүүдэд тоглосороод амьдралаа бидний битгээд барчаад байдаг. За энэ дөрвүүдээс гарах боломж хизээ тохиолддог вэ гэхээр асар том хүндрэл, бэрхшээл амьдралд нь тохиолдоход. Тэгэхээр бэрхшээл зовлон болгон бэлгтэй ирдэг гэдэг цаанаа бас учиртай байх юм байна тийм. Би нэрэн юуны төлөө яваад байгаа юм бэ?
өө би юу гэлээ гэдэг амьдралаа том зургаар нь харах боломж олддог байна шүү дээ. А өмнө нь бол дандаа нөгөө дүрд тоглоо завгүй. За жишээ нь би бол одоо насанд оршдаа смарт байх тийм дүрд тоглож эхэлсэн байгаа юм л да. Яасан гэхэлэр баг байхдаа хөдөө эмээ өдөр өссөн. Тэгээд нэгдүгээр ангид орсон чинь манай багш намайг айгүйх зодож дээрлэгдэг байсан. Би гайхаад хүүе би ингээд эмээ өдөрөө байхдаа хамгийн мундаг нь гэж хүндлүүлдэг. Би чинь юм эрхчлөөдөө тий сайхан ийм аз жаргалтай хүүхэд байсан чинь нэгдүгээр ангид ороод ирсэн чинь багш намайг ингээд зодоод хөдөөний хүүхэд гээд ингээд зодоод загнаад хүмүүсийн өмнө гоочлоод байх юм яаж байгаа юм бол гэд би бүтэн жилийн туршид ийм жоохон гайхсан байдалтай амьдснаа санаж байгаа. Дээрээс нь манай аав дүү эгч 3 математиктай маш сайн. Тэгээ Монголд нэг ойлголт байж математиктай муу бол ингээд амьдрал нь будаа. Ирээдүйн будаа гэх. Тэгээ жоохон байгаасаа нэг тийм үг сонсож сурсан. Яана одоо болормоо би уг нь ангида математиктай сайн. Гэртээ ирэхээр математиктай муудаа орчдөг байсан байхгүй юу? За яг ингэ ярьсан чинь миний жишээ санаанд орж ийн л да. 10 жилдээ математиктай уг нь сайн байсан. Гэхдээ яаж хичээгээд нөгөө гавлуудаа гүйцэтгэв байсан. Тэгээл нэг тийм дутууг мэдрэмж төрөөл яг хөө арай нэг гайгүй гэдгээрээ орс хэлээ ингээл илүү сайн хийгээд явдаг байсан л да. Тэг яг байна. Дутуугийн мэдрэмж. Тэгээд гэрийнх намайг толгой муутай яаж амьдрнаа гэдэг. Ялангуяа аав ээжээрийн нэг нууцаар ярьжсэнийг сонсчдаг байхгүй юу? За ястаа болромоо толгой одоо математиктай муу ирээдүйд нь л их санаа зовж байна гэдэлтэй. Тэгээ би одоо хичээхгүй бол ястаа миний ирээдүй хэцүү байгаа мэн гэд би 7 хоногийн өмнө хичээлээ төрүүлээд хийчихдэг. Даалгавраа төрүүлээд хийчихдэг. Багшаа би ямар даалгавар хийх вэ? Тэрөөсө хүүхэд насаа мэдрээгүй тоглоогүй юм шиг байгаа бараг ихэнхдээ тэгээ дандаа хичээл хийж өнгөрөөсөн байгаа байхгүй. Нэг талаараа сайн юм шиг боловч нөгөө талаараа би ингээд зөвхөн хүүхэд насаа бодохоор ихэнхдээ хичээлээгээл явж исэн нэг юм. Одоо би охинтой болоод амнаа охин дөнгөж 3 сар өргөчээд охинтой болоод би одоо охинтойгоо хамт яг хүүхэд насаа дахиад мэдэрнэ гэж бодоод байгаа. Тэгэхээр саяхны хүртэл би яг ийм дүрд тоглож байлаа. Тэгээд дүрээсээ гарах боломж хизээ бий болсон байх гэхээр яг тэр консалтингийн үед нэлийн хүнд цохилтуудад орж явахад зөвлөг үйлчлэгээ хийж байхдаа хүн цохилтуудад орж явахад за дээр нь би Канадад нүүж ирж байхад энийг би маш их нээлттэй ярьдаг. Монголд ингээл нэлийн хэрэгцээтэй хүн байсан байх нь шүү дээ. Өдөр шөнөгүй ажиллаа адалтай. Бүр хасаа бүтэн сэнгүй ингээл ажиллаалгүйгээл тэрийгээ нэг сайхан амьдрал гэж бодоол тест завгүй гэж бүгд гэдэг байсан. Тэгээ Канадад ирсэн чинь кофе уухч хүн байхгүй. Гав ганцаараа манай иргэн тойрон Монгол хүн байхгүй. Тэгээд бүх юм зогсон байдалд орж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь маш их сэтгэл зүйн хувьд нөгөө миний эго чинь хямраа, миний нөгөө дүр бүтээсэн байсан дүр нь нураад эхэлж шээ. Тэнгүүд би хинбэ гэдэг оршихуй асуултууд гарч ирээд бүр их томоохон хямралд ороод тэндээс босч ирээд эрэхтэй энэ дүрээсээ гараад би одоо ерөнхийдөө дүрээсээ гараад тэгээ дүрээсээ гарна гэдэг нэг талаар насан туршийн аялал юм уу да. Бүрэн гарчихсан гэж хэлэх хэцүү шүү дээ. Positive intelligence-ийн тархины фитнесийн хөтөлбөрийн үүсгэн байгуулагч ярьдаг л та. Ингээд дүр тоглож байгаа чинь ингээд айгүй гоё амттай ч юм шиг те болоод байгаа юм шиг. Бид нэр болоод л яваад байдаг те. Болоод л би амжилттай байгаа л шүү дээ. Яваад л. Гэтэл жинхэнэ биегээ олж чадахгүй зүгээр л бид нэр нийгмийн хүлээлтэнд нийцэл ингээд дүр тоглоод байгаа гэж болох байхгүй. Ихэнхдээ тэгэж ярьдаг. Тэгээд ингээд дүр тоглож байгаа үед бид нөгөө талхны өөрөмгийг л ингээд идээд идэм байна л да. Талхны өөрөмгөрөө л ингээд очиод байдаг болохоос ш нөгөө талах жинхэнэ талхыг авч чаддаггүй. Уг нь бол жинхэнэ талх хүлээж идэг. Гэтэ ихэнх хүмүүс жинхэнэ талхыг авч чадахгүй явчих гээд байгаа буюу өөрийнхөө жинхэнэ энэ амьдралаас жинхэнэ өөрийн сайхан гайхалтай дээр аз жаргал амар тайван байдал амьдралын зорилгоо ухаарахгүйгээр энэ дэлхийгээс явчихад байгаа. Тэр нь мэдээж олон хүчин зүйлсээс нөлөөлнө тийм. Нэг сонирхолтой зүйл нь манай энэ тархины фитнес хөтөлбөрийн дасгалууд 2 минут явах байдаг ихэнх нь. Яагаад гэдэг вэ гэхлээр mindfulness ч юм уу бясалгал болохлоороо бид нар ингэж боддог штеп. Нэг тухтай орчинд очиод хинж чимээгүй газар очичоод хийгээд тайвшраад буцаад ажилдаа ордог гэж боддог. Гэтэл тэр амар тайван байдлаа ажил дээрээ байн өдөр тутамдаа амьсгал тутамдаа авч явах чадамж нь хөгжөөгөл хэвээрээ байгаад байдаг. Тэгээ зөвхөн нэг өөр газар очихороо би тайвшраад амар тайван болоод ажил дээр очихороо эргээ дахиад бухимдаад стресстэй байдаг шүү дээ. Энэ нь 2 минут байгаа шалтгаанууд нь ямар учиртай вэ гэхээр энэ завгүй их ажиллаад байдаг захирлууд байнга шийдвэр гаргах хэрэгтэй байдаг захирлууд өдөр шөнөгүй ингээд календарнд дүүрэн байдаг энэ завгүй хүмүүст яг завгүй ажлынхаа дундуур тархиа дасгалжуулах боломжийг өгч байгаа. Ингээд дасгалжуулчихлаар таны хийдэг ажил
их байж болно, бага байж болно, асар завгүй байж болно. Тэр дундуур та нэх гоё юм амар тайвнаар алхаад явах. Амар тайвнаар ямар ч тийм зовнил, санаа зовнил, стрессгүйгээр бүхнийг ингээд бүжгэлж байгаа юм шиг хийх, тий? Амжуулах тийм чадамж нь хөгждөг гэх юм да. Тийм ч учраас манай энэ ментал фитнес хөтөлбөр болохоор хамгийн завгүй, хамгийн их хариуцлага өндөртөө тийм хүмүүст их тохирдог. Тэгэхээр нөгөө нэг хүмүүсийг хараад хахад дотор нь ингээд залаа тарахаа өөр байна л да. Зарим хүмүүс ингээд том зорилгод үнэхээр хөтлөгдөөд календар дээр ажиллаа төлөвлөө тий. Тэр том зорилгодоо хөтлөгдөөд явж чаддаг хүмүүс байна. Зарим нь бол одоо ингээд жижиг юм инсентив өгөхгүй бол өөрийгөө дайчлах чадвар янз бүр ингээ байна л да. Магадгүй одоо ингээд тархины фитнесийг хийхдээ өдөр тутмын дадал тал дээр ингээд яаж одоо ажиллавал тийм аргачлал талаасаа яаж одоо харуул зүгээр гэм болоо. Магадгүй таны саяны 2 минутын тасгалыг би жишээ нь цайны цагаараа хийчихэж гэдэг юм ингээд яг аргачлал талаас нь бодит амьдрал руу хэрэглээд үзэхийн тулд яах ёстой гэдэг талаас нь тайлбарлаж өгөөч. За тэгээ өдөр тутамдаа хийх байдлаас нь би тайлбарлаж өгөх боломжтой. Тэрнээс өмнө би нэг чухал зүйлийг хуваалцъя гэж бодлоо. Зарим хүмүүс ингээд зорилгодоо хөтлөгдөөд өөрөө ингээд урагшлаад байна гэж байна шүү дээ. Тэрийг бид нэр пул гэж ярьдаг. Ямар нэгэн тэр зорилго нь өөрийг нь ингээд татаад урагшна аваад яваад байна шүү дээ. Хичээхгүйгээр. За энэ бол жинхэнэ гайхалтай, аз жаргалтай, тэмүүлэлтэй амьдрал. Юу л яагаад зарим хүмүүсийг пуш буюу түлхэх хэрэгтэй байгаад байгаа гэхээр нөгөө миний ярьсан 4. За positive intelligence гэдэг энэ mental fitness-ийн хөтөлбөр одоо тархины дасгалжуулалтын хөтөлбөрөөр ийм 10 тийм хүнийг санаатаагаар хойш татагч хүчин зүйлсүүд байж байдаг гэдэг. Хамгийн нэгдүгээрх нь би танд хуваалцсан те нөгөө шүүмжлэгч гэдэг. Шүүмжлэгч яадаг вэ гэхээр чи урагшлаач анх хоёраа. Чи ингээ бүхнээс хоцорлоо штэ. Тэ? Чи сайн нь байх ёстой штэ. Чи ингээд цаана дандаа яах нь өөрийг нь шүүмжилж, дарамтлж урагшлуулдаг. Тэгээ хүмүүс ярьдаг ш би стрессгүй бол урагшилдаггүй маа. Би хүмүүсээ түлхүүлэхгүй бол урагшилдаггүй маа гэд ингээд яриад байдаг те. Гэтэл тэрний цаана юу байгаа гэхээр нөгөө нэг түрүүний хуваалцсан 4-4-д тоглох нь чухал байгаа. Дээрээс нь тэр дүрийн чинь цаана энэ 10 сабатур буюу санаатаагаар хүнийг хоочтдаг тийм сэтгэл зүйн хүчин зүйлсүүд байгаа. Нөгөө нэг талхны өрөмгийг л өгөөд идэг. Талхны өрөмгийн хойноос чи яваач энэ бол чиний амьдралын зорилго штэ гэл ингээд янз янзаар хураал ингээд хөдөлгөөд авах нь штэ. Тэр хүчин зүйлсүүд ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр хүн их ажлаа хоошлуулаа, шантраад бууж өгöd байгаагийн цаана асар том хойш татах сэтгэл зүйн хүчин зүйлсүүд ажиллаж идэг. За тэр дундаа шүүмжлэгч ажиллаж идэг, дотоод шүүмжлэгч. Өөрлөгөө хандсан шүүмжлэлүүд, өөрийн гутаанд оромжилсан, ичээсэн, бухимдсан тийм шүүмжлэлүүд байж идэг гэсэн. Тэгээ тийм учраас би үзүүлээд өгье гэдгсэн чинь жоохон явж байгаад бууж өгчөөд байгаа чинь нөгөө дотоод шүүмжлэгт чинь чи үзүүлээд өг гэдэг ингээд чиста үзүүлээд өг гэдэг ингээд хурцлж исэн байх нь штэ. Гэтэ хурцлахтаа нүngэж жоохон бууж өгөнгөд буюу одоо жоохон алдаа гарan бол чи энийг алдчихж байгаа юм уу? Чи ямар тэнийг юм бэ гэд. Гэтэл алдах нь бол амьдралын нэг хэсэг штэ тий. Тэгээд дотоод шүүмжлэгчийг сонсоод бууж өгөөд тэгээд дандаа хүнээр түлхүүлэх хэрэгтэй байгаад тэгээд түлхүүлж жагаад дандаа бууж өгсөрөө сүулдэ итгэл найдвараа алдаад ингээд бүр гарганд гаргачихж байгаа байхгүй. Гэтэл уг чанартай бол хүн болгон энэ дэлхийд гайхамшигтай зорилгыг биелүүлэхийн тулд гайхамшигтай өгдөлтөд төрсөн. Анхаа бит хоёр шиг энэ дэлхийд яг адилхан огт байхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан чиний өгдөл, миний өгдөл дахин давтагдчихгүй өөр. Тэрийг гаргаж ирээд тэрийг энэ дэлхий дээр бий болгоод амьдруулж байгаа. Одоо би тэрний төлөө явж байгаа үед та маш их аз жаргалтай, амар тайван амьдрахаас гадна элбэг хангалуун амьдрна. Элбэг хангалуун сайхан амьдрах уу гэдгийг бид нэр оюун санаагаар ингээ блоклчод байгаа. Хаачаад байгаа. Deepak Chopra нэг удаа ингээ тайлбарлаж ирсэн. Та энэ дэлхий дээр амьдралж байгаа амьдрал чинь юм бүжиг хийж байгаа юм шиг сайхан амьдрах боломжтой байдаг. Гэтэл бид нэр том шуудаа өөрөө тэмцэх ёстой, урагшлах ёстой гэдээ ингээд өөрийгөө зовоотсон хамаг хүмсгэн ингээд зангидсан ууртай бухимдалтай яваад байдаг. Энэ нь оюун санаагаараа бүтээсэн тэр шүүмжлэгч буюу тэр сөрөг цэцрэх сэтгэлээдлийн талаа хэд их хөгжүүлсэнтэй л холбоотой гэдэг. Deepak Chopra ярьдаг юм ухамсарын 7 төвшин байдаг. Хамгийн доод төвшин бол энэ survival буюу амьд үлдэх инстинкттэй хөтлөгдчихсэн айцсаар өөрийгөө хүлээд урагшлуулж байгаа тэр ухамсар юм аа. Инээс гарч чадах юм бол 7 ухамсарын төвшин байгаа. Ухамсар дээшлэх тусам таны амьдрал
амьдрах амархан болно. Сансан бүхэн чинь сэтгэлчлэн бүтнэ. Мөнгөтэй сайхан амьдрмаар байна уу? Элбэг хангалуун баймаар байна уу? Юу хийж бүтээмээр байна? Тэр болгон чинь аяндаа ингэж биелж эхэлнэ. Зүгээр л бид нар оюун санаагаараа амьд үлдэх тэр инстинктээ хөтлөгдөөд хамгийн доод төвшөнд өөрийгөө барьчаад байгаа. За би чиний асуултанд хариулах чагаад нэлээ олон ингээд зүйлсүүдийг тайлбарлаа ярьчлаа. Тэрнээс өмнө за тэгвэл би тэгвэл энэ амьд үлдэх инстинктээс яаж гарах юм бэ? Буюу ухамсараа яаж дэвшүүлэх юм бэ? Тархиа яаж эерэг тал руугаа тасгалжуулах юм бэ? Олон талаас нь яриад байгаа боловч энэ нэг л зүйл. Буддизм, mindfulness, одоо юу гэдгийг тарих судлалын ухаанаар ч гэсэн яриад байгаа энэ бүх зүйлүүд чинь нэг л зүйл байгаа. Нэг зүйл нь юу вэ гэхлээр тархиа сөрөг сэтгэл хөдлөлийн тал чинь угаас байглаас илүү хөгжсөн байт юм байна. Тэрийгээ дахин програмчлах заагаар эерэг талаа илүү сайн хөгжүүлж идэх юм бол бид нар буддаа шиг тийм мэрэгэн ухаанлаг, буддаа шиг тийм гайхалтай болох юм байна. Гэтэ тэхийн тулд бид буддаа шиг хичээл сэтгэл гарах хэрэгтэй л дээ тий. Тасан туршийн хичээл сэтгэл. За тэгвэл энэний цаана нэг үг санаанд орчлоо. Буддаа болсныхаа дараа ч гэсэндээ яагаад ингэж бяцлаглаа хийгээд байсан юм бэ гэд тий. Эний чи өдөр болгон хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болохоор нөгөө нэг байгалийн биологийн өгөгдөл буюу айдас гэдэг чинь үүрэгтэй шүү дээ тий. Амиа хамгаалах альва зүйлийг харж мэдрүүлэх. Тэгэхээр байнга тэр дасгал хийхгүй шууд нөгөө зад байгалийн биологийн өгөгдөл рүү очих гээд шүү дээ. За тэгвэл ямар дасгалууд хийгөө гэхээр анх хоёрын үед магадгүй ингэж болно шүү дээ. Машина бараа явж байхдаа гарынхаа уруунуудыг тий өрүүл дээрээ тавиад ингэ мэдрээд. За тэгээд хурал уулзалтанд ингээд би одоо яадаг вэ гэхээр коучинг хийгээд хүмүүстэй ингээд онлайнаар ярьж явах үедээ миний нэг анхаарал дандаа ингээ хамар дээр байждаг. Амьсгал дээр байждаг. За тэгвэл би нөгөө хүнээ ярьж байгаад ороод нэгдээд ингээд хийсээд оюун санаанд нэгийнх нь адилхан болоо явчихгүй байна шүү дээ. Би нэг талаараа анхаарлаа амьсгал дээрээ ингээд төвлөрүүлээд нөгөө анхаарлаа тань дээр байлгаснараа юу болж байгаа вэ гэхээр одоо цагтаа өөрийгөө ингээд байлгаад л бариад байгаа юм шүү дээ. Тэнгүүд миний толгой, таны толгой бүр их сайхан цэлмэг ажиллаж эхэлнэ. Нөгөө бодолтой ороодоо тэр чигээр ингээд божигнаа явчихгүй байна. За. Өөр 5 мэдрэхүү, за өөр ямар дасгал байдаг гэхээр сонсох мэдрэхүү ба шүү дээ. За одоо анх хоёрын чихэнд хамгийн хол сонсогдож байгаа зүйл юу вэ? За одоо анхаарлаа хамгийн ойр сонсогдож байгаа зүйл рүү анхаарлаа хандаад. Тэгвэл сонсох яах нь? Сонсох мэдрэхүүгээ ингэж ашиглаж байна. За амтлага мэдрэхүүгээ яаж амсгалж болох вэ? Миний аманд юу мэдрэгдэж байна те? За тэгээ хоолоо идэхдээ бүр кофе гаагаад яг үнэ. Би кофе урдаа тавьчихсан нэг ч амсаагүй. Хойлоо одоо яг ингээ кофегаа амтлаа те. Ингээд кофегаа амтлахдаа ямар мэдэн амт төрж ингэ. Бид нэр хоолоо заримдаа ингээд ялангуяа өдрийн ажил хийж байгаа үед ингээд өдрийн цайны цагаар ингээд маш хурд идчихдэг шүү дээ. Тэгээ хоолоо идчих явах үедээ нэг ингээд халбагдаад амтлаад энэ ийм амтагдж гэн, ийм мэдрэмж төрүүлж гэн гэх тэрийг ингээд нэг 3 асуулт бий болгоо те. Ямар амт мэдрэгдэж гэн? Одоо яг ингэж гэн гэдэг бүх амтыг ингээд нэг нэгээр нь мэдрээд ингээд тэнгүүд эн чин та амтлах мэдрэмжээ хөгжүүлээд тархиа яах нь тасгалжуулж гэн. За 2 дахь мэдрэмж юу яах вэ? 3 дахь мэдрэмж сонсох, амтлах, хүрэлцэх тийм үү? За хүрэлцэх. За одоо яг анх хоёр гарын хуруунуудаа яг урд байгаа ширээн дээр ингээд хуруунуудаа тавиад мэдрээд үзтээ. Мэдрээд үзэнгүүд ямар мэдрэмж төрж байна? Хуран өндгөн дээр чинь. Манай ширээ айгуу гоё тийм гүлгэр байна. Цэвэрхэн байна. Тэ Халуун байна, дулаан байна. Яг үнэ. Тэгээд хэсэгхэн хугацаанд. Яг үнэ. За одоо тэгвэл дахиад мэдрэх гарынхаа уруунуудыг бүр их тайвшруулъя, өөрийгөө тайвшруулъя гэвэл том хурал уулзалтанд орох гэж байгаа ч юм уу те. Хүмүүсийн өмнө ярих гэж байгаа сандарсан үедээ гарын эрхийн гарын хуруунуудаа хооронд нийлүүлээд өндгнүүдээ ингэж нийлүүлээд гараа ингэж өрөөд тий нэг гарынхаа 5 хурууны өндгөөр нөгөө гарынхаа алгыг ингэж имрээд нэг гой таатай мэдрэмж төрж аваад тэгвэл таатай мэдрэмж төрж ангууд тэрэнд таны тарих оюун санаа анхаарлаа хандуулж чаддаг. Тэнгүүд нөгөө яна гэдэг бодолтой яах нь хөтлөгдөхгүй байх нь штэ. Нөгөө сөрөг сэтгэл хөдлөлийн амьд үлдэх инстинкт айцтай хөтлөгдөө явчихгүй.
яг одоо цагт надад ийм гоё мэдрэмж төрж ийн гэд анхаарал чин энд гар дээр чин бий болоод тэгээд та нөгөө буддаалаг мэрэгэн ухааны тархиа илүү хөгжүүлж байгаа. За одоо дараагийн харах мэдрэхүй байгаа шүү дээ. За харах мэдрэхүй анхаарлаа одоо өрөөнд байгаа нэг зүйл дээр төвлөрүүлдэг. За өмнө чинь байгаа нэг зүйл дээр бүр ингээд нарийн хараач. За ямар өнгөтэй байна? Ямар хэлбэр дүрстэй байна? За бодол орж ирнэ. Энэ бүхэнд чинь дандаа бодлоод орж ирээд л ах болно. Тэнгүүд нь дахиад л анхаарлаа. Тэр зүйл дээр анхаарлаа хандуулаад. Тэгэхээр 5 мэдрэхүүгээрээ ингээд өдрийн туршид өөрийнхөө анхаарлыг хандуулчих юм бол 5 мэдрэхүүгээрээ та тархиа тасгалжуулж байгаа ахнэ. Тэгэхээр ер нь ингээд таны яг хийсэн саяны 5 мэдрэхүүр дамжуулаад ингээд хийсний чиг дагаад хийсэн чинь хүн ер нь тийм жижиг юм их анзаардгүй юм байна шүү дээ. Одоо өдрийн хоол үнэхээр гоё амттай байсан ч гэсэн яг гоё ингээд төвлөрөөд ийм байшгүй гэд тэр юм дээр ингээд зориулт гаргаж зориудаар ингээд төвлөрөхгүй тэгэхээр ингээд урсаал явцдаг юм шиг байна л да. Ингээд харахад ажил дээр би жишээ нь өдөр бол өдрийн хоол айгүй их тийм амар яар үедээс орсон байлаа. Уг нь бол 26-аж ажиллах хэвээр махаас анж ажиллах хэвээр гэдэг шүү дээ. Тэгэхгүйгээр ингээд газ идэл дараагийн ажил чи юу илээ гэл би цайны цаг дээрээ бас ингээд 30 минутын өөр юм зориулна гарна марна гэл яарад байдаг байхгүй. Тэр нь бас буруу юм шиг байна. Тухайд бол амтыг сайн мэдрэх хэрэгтэй байна. Миний бас нэг хэлэх дуртай зүйлээ хуалцсан баярлаа. Хэрвээ би ингэх ёстой, тэгэх ёстой гэж хийгээл байгаа бол та нөгөө нэг түрүүний ярьсан өөрийгөө түлхээд байгаа хэрэг нөгөө сайбат төрөөд бай чиний шүүмжлэгч чамаа түлхээд байгаа тий. 24 ажиллах ёстой штэ гэж. За нэг сансан үедэж ажиллачаал тий. Эсвэргээрээ татах буюу одоо сайбат төрөөд буюу энэ шүүмжлэгчийнхаа дуу хоолой ингээд багсгаад яг телевизийн дуу багсгаж байгаа юм шиг багсгчингууд би энийг дуртай учраас хийж дээ тий. Би дуртай учраас хоолой зажилж идэнэ гэдэг ингээд дуртай учраас анхаарлаа хандуулна гэд явах нь тий. Тэгэхээр шүүмжлэгчийнхаа дотоод шүүмжлэгчийг бид нэр бага бахта бий болгоцсон байдаг. Энэ шүүмжлэгчийнхаасаа болоод 3-4-4-дөд тоглож яадаг байх нь. Дөрүүдээсээ болохын тулд дотоод шүүмжлэгчийнхаа дуу хоолойг намсах нь. Тэгээд эрэнгүүд аяндаа угаасаа таны хүсэл мөрөөдөл тэр байглаас өгсөн жинхэнэ тэр зорилго чинь аяндаа таны ингээд татаа тэмүүлээд аваа явчихна. Тэгээ энэ бүхний чинь цаана тарих судлалын шинжилгээ ухаан сүүлийн 20 жил нэлийн хүчтэй хөгжөөд энэ бүхний цаана тарих судлалын гайхалтай ололтууд явж байгаа. Тэгээ ийхүү сонголт хийж явах явцдаа өдөр тутамдаа юм жижиг сонголт хийж явах явцдаа та тарихаа дахин програмчлаад амьдралаа өөрчилж байгаа. За би танаас бас нэг асууя гэж бодоодсэн зүйл маань юу гэхээр би бас Америкт ажилладаг Зүги гээд коучтэй ярилцж ирсэн. Тэгээд ер нь коучингийн сургууль сурсан хүмүүс өөрсдөө ингээд хүнийхээ хөгжлийн хувьд айгүй их ингээд өсдөг юм байна гэдэг жишээг бас тэндээс харж ирсэн л да. Таны хувьд ингээд коучинг чиглэлээр сураад хувийнхөө хувьд ер нь юу ойлгож авав, хэрэг дэшээ өсөв те. Энэ талаасаа та бас өөртөө холбоод өөрийнхөө түүхээс хуваалцаач. Тэглгүй яах вэ? Маш гоё асуултанд баярлалаа. Хэрвээ өөрийнхөө зааж байгаа, ярьж байгаа зүйлийг амьдрал дээр хэрэгжүүлээгүй бол тэр бол одоо хуурамч байдал. Тэгэхээр би хэрэгжүүлсэн зүйлсээ үйлчлүүлэгч дээрээ одоо нөгөө яг энэ үнцэнтэй зүйл гэж хэлж өгдөг. Зааж өгдөг. За дээрэс нь тэр гаргалгааг нь гаргаж өгдөг л дөө. Тэр би хэлсэн шүү дээ яг язгуур үндэс суурь шалтгаантай ажилдгаа гэд. Өмнө нь болохоор энэ одоо сэтгэл засалч коуч болохоос өмнө бол дандаа зөвхөн гадаргуу дээр ажилладаг байсан байгаа. Дандаа өөрийгөө түлхдэг. За би ийм хүн болно гэж зорилго тавингууд тэрнийхээ төлөө өдөр шөнө үзтдэг. Тэгээд маш их одоо стресстэй. Хөмсгөн ингээ нийлчихсэн. Хөмсгөн нийлсэн амар стресстэй. Эргэн тойрны хүмүүс бүр яана энэ та шуурах шиг бүр болрогийн хажууд байхаар ингээ шуурах шиг дандаа урагчид. Өө чи бас нэг ийм юм мэдээ явж ирсэн чи одоо ийм юм сурцсан аа. Чамайг ер нь гүцэхгүй нэ гэдэг. Бүр ингээ хүмүүс ингээ миний хажууд байх хэцүү. Ямар тайван биш. Тийм солиорчсан юм шиг явжсэн байх нь шүү дээ. Одоо нөгөө смарт байх тэр нэг дүрдээ тоглоод эгээ тоглоод дүр тоглоод заагүй. За тэгээд коучингоос ахуулаад одоо сэтгэл засал бол ерөөсөө л яг дотоод зүрх сэтгэл рүүгээ өнгөд миний зүрх сэтгэл дотоод хүчил нэлээд сайн хөгжиж эхэлсэн гэх юм да. Тэгэхээр миний амьдралд тэр хөгжлийг юугаар илэрхийлж гаргаж, юугаар тодорхойлж гаргаж болох вэ гэхээр амьдралд байгаа чухал харилцаанууд эдгрээд асуудалтай байх нь болоод сайхан хайрын харилцаа бий болоод эхэлж байгаа. За дээрэс нь чи хүмүүстэй уулзахдаа дандаа сайхныг нь олж хардаг болчихвол хичээгээд биш те зүгээр л харахтаа анх хоёр
байгаагаараа ямар сайхан хүн бэ тий. Зовцсон шаналцсан явж исэн ч гэсэндээ зовлон шаналлыг нь хараад compassion буюу энэнгүүн инжин сэтгэлээр хандаа тий. Гэд шүүмжлээд авахгүй ч ах хоёр ийм байна тийм байна тий. Тэгэхээр нэг талаар хайрын харилцаа бий болоод байгаа бол эргэн тойронд чинь хоёрдугаар ихтгэлцэл бий болоод байгаа бол анх хоёрыг хараад би итгэмээр байгаа бол тий. Би итгэчихье гэд хичээж итгэхгүй зүгээр л хараад тэгээд compassion engine сэтгэлээр хандаад байгаа бол тэгээд дандаа энэ нийгмийн хүлээлтэд нийцгээл тий дүр тоглох гээд байгаа биш. Би ер нь миний хувьд юу чухал вэ? Энэ дэлхийд юу чухал юм гэдэг тэр зүйлсүүдийг илүү их бодож эхэлсэн бол гэж би боддог. За тэгээд үйлчлүүлэгчийн хувьд ч гэсэндээ над дээр үйлчлүүлэгч маань орж ирэхдээ жишээлбэл манай над дээр ажиллаж байгаа хүүхдүүдийн нэг асар их санаа зовлттой сэтгэл готролтой хэрнээ би яг одоо юм чухал юм хийхгүй болохгүй байна. Та намайг ингээд түлхээд өгөөч. Өдөр шөнөгүй намайг ингээд миний над руу мессеж өчээд ч юм уу намайг ингээд би одоо доктор хамгаалах хэрэгтэй тэгэх хэрэгтэй намайг ингээд өгөөч гэдэг ингээд. Тэгээд би чиний суурь шалтгаандаа ажиллана. Би өнгөц зүйл дээр ажилдаггүй. Тэгэхээр би чамайг зам дадлаа өөрчлөе гэдэг бол нэг талаараа яг одоо хичээгээд өөрчилж болно. Суурь шалтгаантайгаар далд ухамсарын хэмжээнд өөрчлөлт авчихгүй жаа хэцүү байна. Зовно. Би чамайг түр зогсооч гэж хэлмээр байна. Түр зогсоод суурь шалтгаан буюу далд ухамсарын хэмжээнд өөрчлөлтүүд авчирсныхаа дараа нь дадалд суулгах маш амархан болно гэдэг. Тэгээд тэр охин надтай одоо би 4 сар ажилласан гэхэд 2 сарын туршид би над дээр уулзалт алган дээр сэтгэл засал алган дээр би одоо яг одоо ийм гоё юм хийхгүй болохгүй. Өөрөөгөө дүүр ингээ мотивацийн юмнууд наацсан те ингээл би тэгмээрээ нэгмээр ингээ түр юмнуудаа түр орхиж байгаа. Тэгэхээр өөрийнхөө суурь шалтгааныг тэгэхээр би суурь шалтгаан дээр нь одоо жишээл ямар суурь шалтгаан байсан байж болох вэ гэхлээр байсан бэ гэхээр яг нөгөө авах хөстэй хайр халамжаа бага ахта авч чадаагүйгээсээ болоод яг үнэндээ бол үн цэнтэй хүн биш. Хин нэгэн болж иж үн цэнтэй болно гэд итгэжээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр амжилтыг авчих юм бол дараа нь би энэ үн цэнтэй болчихно. Хүмүүсийн дунд алдар нэртэй очивол би үн цэнтэй болчихно гэж бодоод байгаа шүү дээ. Ихэнхдээ хүмүүс тэгж л орж ирдэ. Би бестселлер ном бичдэг болмоор байна. Би тэгдэг болмоор байна. Чи надад тусал гэдээ орж ирдэ. Тэгээд ингээд тусал гэдээ орж ирэнгүүт би дандаа суурь шалтгаан дээр нь ажиллангууд нөгөө орж ирсэн зорилго нь өөрчлөгдөөд шал амдаа зүйл болоод ингээд илүү аз жаргалтай болоо гараа явдаг л та. Тэгэхээр тэр хүүхдийн хувьд эхний би 2 сард нь сэтгэл засал хийгээд, коучинг хийгээд өөрөө бас хичээл би ингээд онлайнаар өгчдөг. Тэр хичээлүүдээ хүртэл за чи 2 сарын дараа л үзээрэй, одоо бити үзээрэй гэд. Тэгээ чи миний хийж байгаа тэр бичлэгээ сонсох, өөртөө ажиллах юмнуудыг л хийгээд байгаад. Тэгээ явж байгаад бэлэн болоод ирэнгүүт нь за тэгвэл одоо өдөр тутмынхаа энэ дам зорилготой өрхийн дараа ямар дадал бий болох уу гэдгийг ямар зүйл чухал юм гэдгийг нь тодорхойлуулж бий болгоод тэгээ яаж энийг амархан хийх үү гэдэг аргуудыг зааж өгөөд тэгээ одоо бол ерөөсөө өөрөө хичээхгүйгээр би нэг мэтгэл суугаал юм хийждэг болчих. Урд нь ингээл өстө хойшлуулж жагаад сүүлийн мөчөд хийгээл тэгэл өөрийгөө харааж зүгэл илүү сайн хийчих байсан ингээл тэгдэг байсан. Одоо бол би үнэхээр хүссэн болгоно суугаад хийх чадамжтай болчлоо гэд. Одоо дараагийн битүүрийн ажиллаж байгаа зүйл бол яг эхнэр нөхрийн харилцаа тал дээр. Тэгээ баг байхдаа ийм хамгаалагдсан хинч хизээч намайг миний ээж орхиж явахгүй дэ гэдэг тийм хамгаалагдсан бат найдвартай мэдрэмжийг аваагүй хүмүүс эхнэр нөхрийн харилцаанд орохоор жоохон ганхаад байдаг. Шалтгаан нь гэх юм бол дахиад л нэг аав ээж намайг жоохон байхад хаяа явж исэн юм чинь хинч намайг хаяа явчих магадгүй гэдэг ийм харталт ч юм уу дандаа нөгөө хүнээсээ хийдэг сэтгэл зүйн хувьд хамааралтай ч юм уу юм болчиход идэг л та. Би энэ дээр бас өөрийнхөө жишээн дээр хэлчих тийм үү. Ер нь нуугаад ах юм бол алга. Багад маа нөгөө нэг аав маань бол ээжтэй маань амьдраагүй. Тэгээ би ээж дээрээ тэгэл эмээ өвдөр өссөн байхгүй. Тэгээ надад ямар мэдрэмж төрдөг байсан бэ гэхээр нэг тийм аавгүй болохоор ингээд бус хүүхдүүдтэй харьцуулахаар нэг тийм амар тийм гологдсон, хаягдсан, орхигдсон. Тэгээ тэр аав гэдэг нэг хүн байгаа бах гэдэг нэг амар тийм гомдол байдаг байсан байхгүй. Тэгээ тэр сэтгэл хөдлөл маань одоо оюутан ах уу ажилд ороод эхний хэдэн жил хүртэл ингээд байсан надад. Тэгээ яг би сүүлдээ ном уншаад өөрийгөө хөгжүүлээд харин ч одоо эргээд би бол одоо аавтай талархаж байна. Миний аав маань амьд байна те. Тэр хүн одоо миний байгаа шалтгаан маань бол тэр аав маань гэд эргээд би одоо талархдаг болтлоо бол мэдээж хугацаа орж байгаа ингээд өөрийгөө хөгжүүлтэл. Яг тийм багын юмнууд ингээ хүнд амар нөлөөлдөг юм байлээ гэдгийг бол таны жишээг сонсохоор яг шууд надад санаанд орлоо л доо. Тийм маш их нөлөөлнө. Би бас аавны evolution гэснэг гээд хуваалцчих гэж бодлоо. Миний хувьд бол зүгээр л хөдөө өссөн хүүхэд цэцэрлэгт суугаагүй 10 жилээрээ зүгээр улсын сургуулиудад төгссөн. Яг чам шиг би бага хахад ээж маань ингээд улсаас томилогдоод
эмнэлгийн дарга гэдэг эмч гэдэг ингээ явцсан. Жижиг суман нэгэд эмнэлгийн дарга гэдэг байсан. Тэгээд хоёрхан эмчтэй манай ээж юус ачаалаад ийлэхгүй намайг төрөнгөд бараг 7 сартаа ингээ жирэмсэн байхдаа ингээ дуудлаганд явдаг. Шүн дуудлаганд 3 цаг 4 цагт ингээ дуудлаганд явдаг байсан. Улсын ажилтай тэ нөгөө социализм үе байхгүй. Тэгээд дараа нь намайг төрсөн чинь намайг төрөөд 1 настай байхад эмээ өрөөгч байсан ба. Тэгээ би өвдөд буцаж ирсэн байгаа. 3 настай байхад тэгээ дараа нь 3 настай байхаас нь ахуулаад эмээ өөртөө амьдарч эхэлсэн. Тэндээс би ямар мэдрэмжийг өөртөө авчихсан байсан бэ гэхээр яг л хаягдсан, гологдсон гэдэг мэдрэмж. Ээж намайг хаяыг голъё гэж хаяагүй. Зүгээр л халамжилж, хайрлаж чадахгүй одоо нөгөө цаг хугацаа огт байхгүй болчоод арай илүү хайр халамж авах чадах нь эмээ өвөө боллоо. Чи эмээ өвдөр өсөөгөө явуулсан байна шүү дээ. Гэтэл тэрийг хүүхэд ээж завгүй ч гэж ойлгохгүй зүгээр л намайг ээж орчлоо. Ээж намайг хизээ ирж авах юм бол гэд бүр ингээ хаягдсан гологдсон мэдрэмжээр төрдөг байх нь шүү дээ. Тэгээд том болоод би одоо ингээд эхнэр нөхөртөөгөө харин одоо би нөхөртөөгөө баг 10 жил болох чинь. Чин нөхөртөөгөө харилцах харилцаанд гарч ирдэг байсан. Ялангуяа харталтаар гарч ирнэ. Тэр нь яаж вэ гэхээр нөгөө ээж намайг ингээд би ээж аваасаа хол амьдэрсэн шиг нөхөр ингээ хол явангууд сандраад бүр бошхуу маань гаахаад айгаад хардаад тэгээд одоо энэ бүр тэр чигээрээ байхгүй болсон. Энэ багийн зүйлүүд тэр чигээрээ байхгүй болно гэж угаасаа байдаггүй. Гэхдээ гарч ирэнгүүт 10 секундэд 3 секундэд хэдхэн секундэд тэр зогсоох чадамжуудыг л ерөөсөө тэр дахиад тасгалжуулах аргаар болоод авчиж байгаа байхгүй. Энэ нөгөө нэг миний багтаа авч исэн нөгөө нэг гологдсон хаягдсан мэдрэмж гараад ирлээ шүү. За энэ бол нөгөө хүнтэй холбоотой биш шүү гэж бодох нь штэ. Манай нөхөр намайг хаяа явчих гээд байгаа биш штэ гэдэг. Яг өнөө тийм л байгаад би нөхөртөөгөө яриад байгаа. Харин тийм нэг сони юм дээр ингэ сони юм ярьдаг байсан гэд одоо ингэ түүх болцсон л да. Тэгэхээр магадгүй тэр багаас их шингэцсэн одоо тэр суудсан имийг одоо тань мэдэх хүртлээр бас хүн баггүй аян зам туулдсан юм шиг өнөө яг өөрийнхөө жишээнээс харсан чи. Тий. Тэглгүй яах вэ? Баггүй аян зам туулна. Тийм язгуур шалтгааныг энэ суур шалтгаануудыг нь өөрчлөөд суур шалтгаан дээр нь ажиллахаар хүмүүс их гоё болоод өөрчлөгддөг төө. Таны хувьд коучинг чиглэлээр одоо олон улсад бүр мэргэжсэн зэрэг авцсан хүн шүү дээ. Магадгүй одоо монголчууд бидний хувьд одоо энгийн над чиг хүмүүс болон манай сонсогчид коуч аваагүй байлаа гэхэд яг уншаад ч юм уу те яг энэ чиглэл саяны ярьдаг жишээнүүдээр ингээ өөрийгөө хөгжүүлэх, тархиад тасгалжуулах одоо ном ч байт юм уу тийм зүйл юу байт юм бол танд мэдээлэл байна уу? Mindfulness тасгалууд хийж болно. За тэгээд манай пэйж дээр бас дагуул хэрэг би байсаж байгаа сургалт зарладаг байгаа. Тархины фитнес гэдэг Facebook групп байгаа. Тийшээ хамрагдаад орж болно. Би ганц нэг үнэгүй сургалтуудаа би болохоор дандаа ихэнхдээ үнэгүй хийдэг. Тэгээд групп сэтгэл засал гэж хийдэг. Групп сэтгэл заслаар бол яг би 50-60 хүн ингээд бүүнөрөө орж ирээд өөрөө ингээд нөгөө сэтгэл заслаараа удирдаад өөрийнх нь өнгөрсөн үйлөө бага насных нь үйлөө аваачиж байгаа. Тэнд нь ингээд өөрчлөлт төсөл масал хийгээд сонсох бичлэг ингээд хийж өгдөг байгаа. Хүмүүс манай групп сэтгэл засалд их ордог. За сургалтуудад бас сүүлийн үед нэлээд их хамрагдаж эхэлж байгаа. За сэтгэл засалаас ганцаарчлан авах чадамжтай одоо боломжтой бол авах боломжтой. Тэгэхээр нэг зүйлийг санах хэрэгтэй. Коучинг бол хүн туслах арга ухааны зөвхөн нэг нь. Коучинг ямар хүнд илүү их тохирдог вэ гэхлээр суур шалтгаанаа засчихсан хүмүүст буюу энгийн эрүүл ажиллагаатай байгаа хүмүүст маш их тохирдог. Зарим хүмүүс сэтгэл зүйн асар их асуудалтай, сэтгэл гутралд орсон, санаа зовнилтой, клиникийн төвшний онцтой хэрнээ коучинг авах гээд яваад байдаг бол энэ буруу. Тэгэхээр сэтгэл засалчтай, сэтгэл зүйчтэй ажиллах нь зөв. Коучинг бол эрэг сэтгэл хөдлөлийн шинжилгээ ухаан дээр тулгуурласан учраас юу болж байна вэ? Юу чадаж байна вэ? Тэрэн дээр тулгуурлаад урагшилдаг болохоос биш. Тэр хүүхэд насны, өнгөрсөн тэр амьдрал дээр ажилдаггүй. Тийм учраас хүн болгон би коуч авах хэрэгтэй, тэгжээж миний амьдрал өөрчлөлт юм байна гэж бодож болохгүй. Тэгэхээр миний асуудал өнгөрсөндөө илүү холбоотой байгаад байгаа бол эхлээд өнгөрсөндөө ажиллаад тэгээд дараа нь коучинг авах боломжтой. Би зарим хүмүүст коучинг зүйлийг санал болгодоггүй. Эхлээд сэтгэл засал авах гэж хэлдэг. Тийм тэгээд энэ тархиад тасгалжуулах хөтөлбөрийг болохоор 6-7 хоногийн хөтөлбөр надтай байдаг. Энэ хөтөлбөрт бол одоо Монголоос бол нэлээд хүмүүс хамрагдаад 2 групп ингээ явж байгаа. Канадаас бас ингээ нэг нь англи хэл дээр, нэг нь монгол хэл дээр ингээ групп явж байгаа ахна штэ.
энэ хөтөлбөрүүдийг сонирхож хандж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр сэтгэл заслалаа суур цаатлын шалтгааныг ажиллана. За, mental fitness-ээр бол одоо би яаж тархиа, энэ суур шалтгааныг ойлгосон юм чинь одоо яаж тархиа тасгалжуулж өдөр тутамдаа өөрийгөө авч явах уу гэд. Коучин бол ирээдүйдээ би хэн байх вэ? Энийхээ төлөө тэр алсын араа руугаа яаж тэмүүлэх вэ гэдэг бас нэг туслах ухаан. Гэснээс хүн болгонд коучинг тохирно, хүн болгонд сэтгэл засал тохирно гэж бодож болохгүй. Миний хувьд юу чухал вэ гэдгээ эхлээд онцлоод ойлгох хэрэгтэй гэж би хэлмээр байна. Өөр таны онцолж хэлэхээр байсан миний асууж чадаагүй тийм мессеж байна уу? Хэлэх зүйл болохоор эрэг сэтгэл хөдлөлийн ухаанаар бол 3 зүйл хүний амьдралд их амжилттай явахад их чухал байгаа. Итгэл найдвар, ирээдүйн тухай итгэл найдвар, төсөөлөл буюу төсөөлөл. Төсөөлөл мэдлэгээс илүү гэж Эйнштейн хэлсэн байдаг. Яг үнэ. Тэгэхээр төсөөлөл миний хувьд ч гэсэндээ анх энэ бүх амьдралынхаа гарааг төсөөллөөс л эхэлж байсан. Төсөөлөлдөө бий болгосон зүйлийг хүн амьдрал дээр бий болгохын төлөө нэг мэтгэд явж идэг. Энэ боломжтой маа гэдгийг тархиндаа бий болгочингууд яах нь бурчлаад ахна шүү дээ. Яагаад гэвэл хүний оюун санаа тарих бодит зүйл төсөөлсөн зүйл хоёрыг ялгадаггүй. Тийм учраас одоо энэ мундаг нөгөө спортын хүмүүс энэ тархиа тасгалжуулах хөтөлбөрийг хамгийн түрүүнд хийдэг. Энэ хүмүүс яадаг вэ гэхлээр одоочлол ийм судалгаа авахгүй 3 зайнаас сагсан бөмбөгийн одоостой 3 зайнаас шиднэ гэдэг чинь бүхний анхаарал ингэ төвлөрсөн байгаа хамгийн хүнд үе аахгүй. Тэр шидлээ сайжруулахын тулд яах вэ гэдэг юм судалгаа явуулсан байгаа. Тэгсэн чинь эхний групп нь болохоор зөвхөн 3 зайнаас шидэлтэй л өдөр шөнөгүй давтаадсан байна. Хоёр дахь хүн болохоор ерөөсөө 3 зайнаас шидэлтэй амжилттай болж байгааг оюун санаандаа төсөөлөөд оюун санаагаа тархиал тасгалжуулаад байсан. Ерөөсөө тэгэж биетээр тасгал хийгээгүй. 3 дахь групп болохоор огт юу ч хийгээгүй. Биеэрээ очиж тэр 3 зайнаас шидээгүй, оюун санаандаа ч 3 зайнаас амжилттай шидэж байгаа төсөөлж бий болгоогүй. Тэгээд үр дүн нь юу байсан гэхлээр 3 зайнаас өөрөө шидсэн хүмүүсийн тэр перформанс буюу гүйцэтгэл нь 24% сайжирсан. Зөвхөн тасгалаа хийгээгүй хэрнээ оюун санаандаа тасгалжуулаад байсан хүн нь дахиад 23% буюу яг л адилхан хэмжээгээр амжилт нь гол нь сайжирсан байх нь. 3 дахь нь бол одоо баг сайжраагүй те. Яг л уусаа юу хийгээгүй юм чинь. Тэгэхээр энэ хоёрыг хослуулчвал гайхалтай болно шүү дээ. Нэгдүгээр тэр хийж байгаа зүйлээ маш сайнаар хийж байгаагаар төсөөлөх, хоёрдугаар тэрийг амьдрал дээрээ ингэж хийх. Энэ хоёрыгаа дасгалжуул амжилтынх нь баг 50% бий болчихж байгаа үст те. Тэгээд төсөөлтний хэлэхэд болохоор зэрэг та төсөөлөл рүү амьдралаа бий болгоно. Тэгэхээр төсөөлж чадж байна гэдэг чинь тань итгэл найдвар бий болно гэсэн. Тэгээ эрэг сэтгэл хөдлөлийн ухаанд бол хамгийн түрүүнд итгэл найдвар байгаа, төсөөлөл байгаа, гурав дахь нь оптимизм буюу болж байгаа зүйлээ олж харах чадамж. Дахиад л нөгөө эрэг сэтгэл хөдлөлийн тарих нь хэр хүчтэй байна вэ гэдгийг бас хамаарх нь. Тэгээ энэ гурван зүйл чинь таныг угаасаа сайхан амьдралаа хөтөлж чадна. Энэ зүйлд хүн яагаад хүрч чадахгүй гацаанд орчдөг вэ гэхлээр сэтгэл зүйн гэмтэл, травма маш их нөлөөлнө. За тэгээд дотоод шүмжлэгч хэр их байна гэдэгт нөлөөлнө. Тэгээ энэ бүхнээсээ ойлгоод тасгалжуулаад шүмжлэгч байгаа дуу хоолойг багасгаад тэр травма буюу сэтгэл зүйн гэмтлээсээ гарчих юм бол итгэл найдвар, төсөөлөл, одоо оптимизмтэй өөдрөг байдалтай хөтлөгдөд та маш сайхан амьдрах нь шүү дээ. Эцэст танаас бас нэг зүйл асуумаар санагдлаа нэг цаасан дээр бод гэдэг шүү дээ. Яг хуу эрэг сэтгэл хөдлөө тархиндаа бол бодож болно. Тэгээд тэр сайхан зүйлээ, хүсэж байгаа зүйлээ, мөрөөдөж байгаа зүйлээ цаасан дээр бичээд бас нэг арай өөр зөвхөн бодхоос гадна давхар процесс явдаг гэж би ойлгоод байдаг байхгүй. Тэгэхээр таны хувьд яг өөрөө цаашдын карьераа төлөвлөхдөө хэр их бичдэг вэ? Таны бас энэ хувийн зохион байгуулалтын менежментийн одоо энэ хувийн зохион байгуулалтлаас ч бас сонирхож асуумаар санагдлаа. Тэлгээ яах вэ? Сонирхолтой асуулт байна. Би надад 10 жилийн өмнө биччихсэн дэвтэр байдаг. Тэрэн дээр би бэлэшгүй гэж батсан 3 мөрөөдөл бичсэн байгаа байхгүй юу. Тухайн үед бэлэшгүй санагдчихсан. Тэгсэн чинь 3 жилийн дараа бэлдсэн байсан. Сонирхолтой зүйл нь. Юу байсан бэ гэхлээр хамгийн нэгдүгээр би 100% тэтгэлэгтэй гадагшаа ингээд сургууль сурж магистраа хамгаална. Дайрны зээлээ төлнө гэдэг. Тухайн үед чинь залуу байх чинь мөнгө авахгүй юу байрны зээлээ төлж дуусгахтай. Ямар их өрөнд орчоо гэж бодсон шүү дээ. Тэгээ би байрны зээлээ төлнө гэд 3 дахь нь болохоор 3 дахь нь юу байлаа санахгүй байна. Гэтэ би нөхрөө ч гэсэндээ тэгэж авсан санагддаг. Би ийм сонин залуучтай үерхмээр гэнэ гэд нэг өдөр шийдсэн байгаа байхгүй. Тэгэнгүүтээ 5 ийм зан чанар бичээд за энэ 5 зан чанар нь л нийцсэн хүнийг би ерөөсө хайрлаж яг энэ хүнтэй л амьдрна. Тэрнээс нааш энэ шалт юм цагаа зарцуулахгүй гэдэг шийдсэн ба нэлээ хаяж хаягдсан юм шиг байна.
Тэгэхээр Амьдралын маш том юмаа ингээд бараг төлөвлөсөн юм байна шүү дээ. анх төлөвлөх гэдэг бол миний одоо нарийн төлөвлөхөөс илүү intention буюу ямар замналаар явах вэ гэдэг том зургаар нь шийдчихдэг гэх юм уу да. Тэгсэн чи би нөхрөө ингээ харсан чи 7 жилийн өмнө нөхрөө ингээ харч хүүе чи яг энэ миний 5 зүйлийн битсийг шинж тэмдэг бүрдсэн хүн байна гэнэ. Бодчихсон. Би хамгийн нийтдээ нөгөө залуу байхад чинь царай засаагүй чухал байсан юм байна л да. Тэгээд царайлага бичсэн байгаа байхгүй. Тэгсэн чи яа гараагүй хүн харахад их царайлаг нөхөртэй олсон юм шиг байлээ. Тэгээ яг үндэ амьдрал дээр бол өдөр тутмын бол царай нэг чухал биш шүү дээ. За хөгжилтэй сонирхолтой болгож хэлэхэд бол 10 жилийн өмнө би яг ингээд боломжгүй зүйлүүдээ төлөвлөөд бичээд тэгээд тэрүүгээрээ бүр нөгөө vision board мор тэгээд ингэжсэн. Одоо бол би нэг vision board хийхээсээ илүүгээр тухайн жилийнхаа 80 наснда ямар байх вэ? Тэтгэвртэй гараад ямар байх вэ? Би юу хийж амьдрах вэ гэдэг том зургуудаа бүгдийг гаргачихсан. Одоо би яадаг вэ гэхлээр бүтэн жилийнхаа зургийг 3 үгээр тодорхойлцдог. Би бүтэн жил бүх зүйлийг хийж амжихгүй. Гэхдээ 3 зүйлийг л хийнэ. Жишээлбэл өнгөрсөн жилээ ярих юм бол би connection гэдэг үг холбоо харилцаа. За шинэ оронд Канада гэдэг шинэ улсад би бол ингээд ирсэн. Дээрээс нь би шинэ зүйл рүү ингээд орж байгаа учраас намайг дэмждэг хүмүүсийн холбоо харилцаа бий болох нь чухал байна гэдэг тий. За хоёр дахь нь болохоор би коучинг цагуудаа нэлээд их бий болох хэрэгтэй байсан учраас коучинг гэдгийг коучинг уур чадвараа илүү сайжруулах хэрэгтэй байсан учраас коучинг гэдгийг тавьж өгсөн байгаа. Гурав дахь нь болохоор growth яг хувь хүнийхээ хувьд үсэ. Яг бол би хэм байна. Тэр хэмжээг нь миний амьдрал, миний карьер бүх зүйлүүдэд тодорхойлогдоо явцдаг учраас өөрөө би татаад хүнийхээ хувьд хөгжих хэрэгтэй гэдэг ийм гурван зүйлийг тодорхойлоо явсан байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилийн үед бол би одоо 600 орчим цагийн коучинг уулзтууд байсан. Миний коучинг ур чадвар хааж очисон голөгдохооргүй хэмжээнд очижсэн. 2 дахь олон улсын зэрэгээ авах эрхээ хамгаалчихсан. Connection-ийн хувьд бол би одоо баг энэ дэлхийн хүмүүстэй уулзалт хийсээр хагаад байнга уулзалт хийдэг коуч нарын групптэй сэтгэл засалч нарын групптэй ингээд нэлээд олон том community буюу дэмжигч хүмүүстэй болчихсон байгаа. Монголоос ч гэсэндээ хамтрагч нар зөндөө олон бий болсон. За growth гэвэл яг хувь хүний хөгжлийн үед бол дахиад хөгжөд байгаа. Тэгээ хувь хүний хөгжил зогсдог зүйл биш л дээ. Тэгээ ингээд байнга сонгон уйлж байгаа юм шиг ингээл яваад байд. Нөгөө дээр сонгоных нь гол нь хизээч байгаа юм бөө мэд. Хизээч гарч ирэх юм дээ. За баярлалаа. Миний одоо хийж ирсэн ярьцлага дундаас бол их гоё ярьцлага, сайхан чин сэтгэлийн ярьцлага боллоо л доо. Би яг үндэ тантай ярилцсан гэдэг ингээ баа бээгүү асуулт бичээгүй. Би яг өөрөө л яг бодож байгаа зүйлээ таны ярьж байгаа зүйлтэй уялдуулаад их гоё хүнд хүрэхээр их гоё чин сэтгэлийн ярьцлага өрнүүлээл гэж бодсон байсан. Яг тэр миний таны хэлдэг шиг тэр бодол маань бол биеллээ. Их сайхан ярьцлага боллоо гэж бодож байна. Хүмүүст хэрэгтэй байгаа асуудлаа шийдэх магадгүй тулгарсан асуудал арай өөр өнцгөөс харах тэр боломжийг олох үйц одоо мэдээлэл өгч сонирхолтой ярьцлага өрнүүлсэн болормоо коучтай маш их баярлалаа. Таны дараагийн цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Маш их баярлалаа. Би бас тамтай ярилцахдаа үнэхээр олон зүйлийг бас өөрийнхөө тухайч дээр олж авч илаа. Тэгэхээр анх баяртаа өнөд цагаа зориулсанд баярлалаа гэж хэлмээр байна. Дээрээс нь энэ сайхан подкастыг хийгээд амжилтаа өргөжүүлж байгаа чамайг маш их бахархаж байна. Тэгээ ирээдүйн ажил амьдралд нь бас амжилт хүсье. За баярлалаа.